За сайн байцгаана уу. Өнөөдрийн видео эхлээд ерөнхийдөө бэлэн боллоо. Тэгээд золбоо авахгүй ганцаараа ер нь видео хийж сурж байгаа. Тэгээд манай шинэ оффсд орж ирсэн. Шинэ оффс дээр бас гой засрууд хийсэн. Дээрээс нь бас оффс дээр жижигхэн хөрхөн жимтэй болсон байгаа. Тэгээд та бүхэн бас бичлэгний дундуур видеонуудаас харна биз. Бас дээрээс нь болж байгаа нэг сонирхолтой үйл явдал нь юу гэхээр бид 9 сарын 22-нд буюу дараа 7 хоногийн 3 өдөр хамгийн анхныхаа митинг хийх гэж байгаа. Тэгээд CryptoPoaching-ийн багтаа танилцаад бид нартай хамт жоохон hangout хийх гэх юм бол тэр цаг дээр ирж болно. Eventbrite-ийн бид нэр линкийг бас description дээр тэрүүгээр ороод $44 билет төлөөд авах боломжтой байгаа. Тэгээд орж ирсэн бүх мөнгийг бид нэр буйны байгууллагад өгж байгаа. Тэгэхээр бид нар энэс ямар нэгэн ашиг хийх гэж зориогүй. Харин нийт оролцож болох хүмүүсийн тоо дээд хязгаартай буюу нийтдээ 40 хүн оролцох боломжтой байгаа шүү. Тэгээ үргэлжлүүлэн Discord дээр манай шинжээчнэр мэдээлэл оруулаад явж байгаа. Тэгэхээр крипто зах зээлийн сүүлийн мэдээллүүдийг бас сонирхолтой бидний судалж байгаа шинэ зооснуудыг олж мэдмээр байх юм бол та бүхэн Discord дээр заавал орж ирээрэй. Тэгээ CryptoPoaching эмэн дээр бид нараас үргэлжлүүлэн newsletter хийгээд явж байгаа шүү. Тэгээ ойр дуусаа яг олон мэдээллүүдийн нэг сонирхолтой юмнуудын нэг нь юу байсан бэхээр Solana дээр хамгийн анхны NFT $1 сая зарагдсан. Тэрний дараа данч Solana-гийн блокчейн дээр асуудал гараад блокчейн маань унтарсан байгаа. Тэгээ яг одоо видео хийж байхад ойролцоогоор 12 цаг гарan Solana-гийн блокчейн маань ажиллахгүй байна. Тэгээд яг энэ асуудал гарахаас нэг өдрийн өмнө Chico Crypto видео хийсэн байдаг. Тэгээд тэрхүү видеон дээр юу гэж ярьсан бэ гэхээр Solana-гийн блокчейн бол нэлээд centralized юм аа. Дор хаяж 14 сая долларын соол худалдаж аваад стейк хийхгүй бол network дээр одоо олборлагчийн ажил буюу одоо манайхан майнер гэж ярьдаг. Майн хийх боломжгүй ийм блокчейн юм аа. Өмнө нь ч гэсэн Ethereum-ыг будаа болгоно гэж зөндөө олон блокчейнүүд гарч ирсэн. Нэгэн ч амжилт үзүүлээгүй. Тэдгээрийн дурдах юм бол EOS Tron бол тод жишээ юм аа гих мэтлэн ярьсан. Тэгэхээр блокчейн дээр нөгөө trilemma гэж байдаг. Тэгээ try гэдэг нь 3 гэсэн үг. Тэгээ dilemma буюу те 3 шиг блокчейн дээр шийдвэрлэхийн аргагүй, зэрэг шийдвэрлэхийн аргагүй 3 асуудал гэж байдаг. Тэр нь болохоор нэг төвлөрсөн бус байдал буюу decentralization, хоёрт нь security буюу аюулгүй байдал, гуравт нь scalability буюу тухайн блокчейн маань хэрэг хэмжээний гүйлгээг одоо жишээ нь хийх боломжтой юм бэ? Олон хүмүүс тэр блокчейнийг нэгэн зэрэг хэрэглэх боломжтой байх уу юугүй юу гэдэг тэр 3 асуудал байгаад байгаа. Тэгэхээр Ethereum дээр болон Bitcoin дээр байдаг хамгийн том асуудал нь 3 дахь нь буюу нөгөө scalability гэдэг асуудал. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр блокчейнийг маш олон хүн хэрэглээд их хэмжээний гүйлгээнүүд хийгээд яваад эхлэнгүүд нөгөө транзакшнуудын маань зардлууд маань маш өндөр болоод эхэлждэг. Хүмүүс нэгнийхээ урдуур орохгүй өрсөлдөд эхэлдэг байгаа даа. За тэгвэл энэхүү асуудлуудыг шийдвэрсэн гихтэх маш олон блокчейнүүд гарч ирсэн. Тэдгээрийн нэг нь Solana байсан. Гэтэл Solana дээр хамгийн ихний асуудал буюу decentralization буюу төвлөрсөн бус байдлыг бол сайн шийдвэрлэж чадаагүй гэсэн нэг тийм асуудлыг гаргаж тавьсан байгаа. Тэгээ Solana-гийн хувьд өнөөдрийн байдлаар 12 цаг гарan ажиллаж чадаагүй байна. Тэгээд Raydium гэдэг Solana дээр бидний нэлийн болж байдаг Ray гэдэг зоостой exchange байдаг. Тэрхүү exchange дээр Grape гэдэг нэртэй зоос шинээр гарч ирсэн. Тэгэхээр Grape гэдэг зоос гарсны дараа network дээр хүмүүс ерөнхийдөө DDoS attack гэж ярьдаг. Их хэмжээний гүйлгээнүүдийг, хуурамч гүйлгээнүүдийг компьютерийн жижигхэн ботуудаар ашиглаад хийж эхэлсэн. Тэгээд нийт гүйлгээний хэмжээ маань секундэд 400 мянган гүйлгээ хийж эхэлсний дараа блокчейн маань fork хийх буюу нэг блокчейн байх ёстой. Блокчейн маань ингээд салбарлаад мөчрлөөд эхэлсэн. Тэгээд энэхүү асуудлаас болоод блокчейн унтраахаас өөр аргагүй боллоо гэдгсэн. Тэгээд ямар шүү шийдвэр гарч ирээд тэгээ дээрэс нь тухайн яг үед гүйлгээ хийж исэн болон гүүрүүдийг ашиглаж исэн усуудад ямар асуудлууд гарч байгаагүй бид нар бас мэдэхгүй байна. Тийм учраас ерөнхийдөө Solana дээр фандуудаа бид нартай адилхан Sol Farm дээр байрлуулсан хүмүүсийн хувьд одоо бид нар позицооч харах боломжгүй цэвэр хүлээлтийн байдалтай байна. Зяг. Дараагийн нэг сонирхолтой юмнуудын нэг нь юу болсон бэ гэхээр тэрний өмнө нэг инээдтэй зураг нэтээр явсан. Чарльз Хоскинс нь очингуудаа Solana-г аваачаад унтраацсан. Arbitrum гэдэг бас юуны Ethereum дээр байдаг layer 2 буюу илүү хямдхан гүйлгээтэй тийм бас нэг тийм chain гарч ирсэн. Тэгэхээр Arbitrum гэдэг chain-ийг бас унтраацсан. Тэнгүүтээ дараад нь Ethereum-ийн үүдийг цогч гинэ гэдэг. Тэгээ энэ зурагнаас та бүхэн харах юм бол надаас их хөвгөлтэй санагдаад бас Twitter дээр шеэрлээ. За дараагийн нэг асуудал гэх юм бол асуудал гэж ерөнхийдөө гайхалтай development юун дээр яваад байгаа гэхээр Secret Network дээр. Secret Network маань бидний өмнө Поочнтаар сонгож ирсэн SCRT гэдэг зоостой төсөл байгаад байгаа. Тэгэхээр гүйлгээний нууцлалыг хадгалахаас гадна дээрэс нь тухайн блокчейн дээр application build хийж болдог. Нэгсэндээ шинэ төрлийн үйлчлэгээнүүдийг бүтээгдэхүүнүүдийг барих боломжтой smart contract гэж ярьдаг тийм зүйлтэй блокчейнүүдийн нэг байгаад байгаа. Тэгэхээр энэхүү блокчейн дээр нэг юм хийсэн юу гэхээр шинээр маш олон төслүүд гарч ирж байгаа. Тэдгээр төслүүдэд эртхэн шиг оролцмоор байх юм бол secret зоосоо stake хийгээрэй гэдэг ерөнхийдөө Twitter дээр бичсэн. Тэгэхээр магадгүй Luna шиг airdrop орж ирэх гэж нөө эсвэл анхны худалдан авалтанд нь secret гэдэг зоосыг stake хийж байгаа усууд оролцох боломжтой байна уу юу мэдэхгүй байна. Хэрвээ та stake хийж байгаа бол Kepler wallet-ыг суулгаад secret гэдэг зоосоо Binance-аас шилжүүлээд тэгээд тэрийг wallet-ын дотроо stake хийх боломжтой байгаа шүү. За тэгээд гарч ирсэн сонирхолтой гэж яриад байгаа development-ийн нэг нь юу вэ гэхээр Shade Protocol. Shade Protocol гэдэг маань юу хийх гээд байгаа гэхээр Silk гэдэг нэртэй
шинэ stable coin-ыг гаргаж ирж байгаа. Тэгэхээр stable coin гэдэг нь юу хэлдэг вэ гэхээр за чинь долларын stable coin байх юм бол нэг шиг $1 дандаа тэнцдэг үнэ барьдаг. Тэгсэр нэ жинхэнэ доллар биш тийм зоос их. Тэгэхээр энэхүү төрлийн бүтээгдэхүүн маань хаанаас эхэлсэн бэ гэхээр USDT буюу Tether гэдэг зоосноос эхэлсэн. Тэгээд Tether-ийн дараа DAI гэж гарсан. Дараад нь Terra USD буюу Luna-гийн USD. Тэрний дараагийн том хувьсгалны дээр Silk өөрсдийнхөө юм а гэж ерөнхийдөө ярьсан тийм presentation тавьсан байгаа. Тэгэхээр одоогийн зах зээл дээр байгаа нийт stable coin-ы market cap буюу нийт үнэлгээ нь хэд байгаа гэхээр 126 тэрбум $970 сая байгаа. Тэгэхээр энэ хүү хэмжээ маань 1 жилийн дотор 4-5 дахин өссөн хэмжээтэй байгаа. Тэгэхээр stable coin маань блокчейн дээр суурилсан хамгийн амжилттай бүтээгдэхүүн үйлчлэгээнүүдийн нэг байгаа. Тэгээд үүнийг харьцуулах юм бол нийт DeFi буюу decentralized finance-тэй холбоотой төслүүдийн market cap маань одоогоор 128 тэрбум байгаа. Тэгэхээр stable coin маань өөрөө дангаараа маш их өндөр market cap буюу зах зээлийн ерөнхийдөө байр суурийг эзэлж байгаа ийм бүтээгдэхүүн байгаа. Цаашдаа ч гэсэн нэлээд хурдтай өсөх ийм төлөвтэй байгаа. Тэгэхээр DAI-тай харьцуулах юм бол Terra-гийн USD гэдэг stable coin маань юугаар ондоо байдаг вэ гэхээр USD гэдэг stable coin-ы $1-тойгоо тэнцвэх тэр үнийн харьцааг ямар механизмаар хадгалдаг вэ гэхээр Luna гэдэг зоосоор тэрхүү механизмыг хадгалж чаддаг. Тэгэхээр USD-гийн хэрэглээ өсөх тусам Luna шатна. Хэрвээ USD маань $1-оос үнэн унаад эхлэх юм бол шинээр Luna хевлэгдээ зах зээл дээрээс нөгөө USD-гээ худалдаж авах механизмаар ерөнхийдөө буцаагаад нэг ширхэг зоосоо $1-тойгоо хадгалж чаддаг байгаа. Тэгэхээр энэхүү их сонирхолтой механизмын дуурайгаад тэрэн дээрээс нь нэмээ secret network дээр нууцлал хадгалсан team stable coin-ыг гаргаж ирнэ гэдээ ярьж байгаа. Тэгэхээр энэхүү сонирхолтой бүтээгдэхүүнийг гаргаж байгаа Shade Protocol гэдэг төсөл маань өөрсдийн гэсэн Shade гэдэг зоостой байх юм байна. Дараагийн нэг миний хувьд энэ бол хамгийн их таалагдж байгаа зүйл маань юу юм гэхээр Shinobi гэдэг шинээр bridge гарч ирж байгаа. Тэгээд ерөнхийдөө вебсайтынхаа дизайн ч гэсэн айгүй гоё та бүхэн бичлэгнээс харна. Тэгээд Bitcoin маань өөрийнхөө блокчейн дээр ерөнхийдөө бид нэр гүйлгээ хийгээд явж байгаа тийм. Bitcoin дээр нэг хүнээс рүү Bitcoin явуулах юм бол 10 минутын дотор орж ирнэ. Гэхдээ exchange дээр Bitcoin оруулж ирэх юм бол 2 confirmation буюу 20 минутын дараа орж ирэх шаардлагатай болдог. Харин Bitcoin маань хамгийн өндөр market cap-тай анхны үн цэнтэй хамгийн түгээмэл хэрэглэгддэг энэхүү cryptocurrency маань бусад блокчейнүүд дээр буюу DeFi application-ууд дээр decentralized finance application гэж ярьдаг тийм. Хадгаламжийн бүтээгдэхүүн дээр, зээлийн бүтээгдэхүүн дээр оролцох тэр боломжийг бүрдүүлдэг юм нь юу вэ гэхээр өөр network-ууд руу нөгөө биткойныг чи wrap хийх буюу өөр төрлийн токеноор илэрхийлээд гаргаж ирдэг. Тэрнээс юу гарч ирсэн бэ гэхээр WBTC гэдэг бүтээгдэхүүн гарч ирсэн. Тэрийг бид нэр wrap BTC гэж ярьдаг. Дээрээс нь REN BTC гэж байдаг. REN protocol-оос гаргаж ирсэн. Тэгээ энэхүү төслүүдээс илүү ялгаатай нь хин нэгэнд итгэлцэл байхгүйгээр цэвэр decentralized буюу төвдөрсөн бус байдлаар secret network руу шууд биткойныг явуулах боломжтой болгож байгаа ийм шинэ гүүр хийгдэж байгаа юм. Тэгэхээр энэхүү гүүрээр Bitcoin гаргахын тоолонгоор Shinobi байна өөрсдийн гэсэн зоостой байна. Shinobi гэдэг зоосоо урамшуулалт авна. Дээрээс нь Secret Network дотор Bitcoin дээр явж байгаа гүйлгээнүүдийг хүн үнэхээр Bitcoin-оо Secret Network руу оруулсан юм байна уу? Эсвэл Secret Network-оос Bitcoin-ыг гаргасан байна уугүй юу гэдэг мэдээллийг олж авахын тулд Light Node гэдэг зүйлийг ерөнхийдөө Secret Network дээр ашиглах шаардлагатай болж байгаа. Тэгэхээр тэр Light Node-ыг нэгт ажилуулах, хоёрт Secret Network дээр Bitcoin дээр явж байгаа бүх гүйлгээнүүдийн header буюу хамгийн толгой дээрх тэр hash гэдэг тоо мэдээллийг хадгалах үүргийг гүйцэтгэж байгаа. Тэрийг бүртгэлийн ажилуулах хүмүүстийн Shinobi гэдэг зоосоо бас урамшуулт нөгөөд явах юм байна. Тэгэхээр энэхүү ийм Bitcoin-ыг Secret Network-тэй шууд хэрэглэх боломжтой болгож байгаа ийм гүүр шинээр барьж байгаа юм байна. За дараагийн нэг сонирхолтой бас шинэ аппликейшнийг ерөнхийдөө зарласан. Энээс гаднаас яг NFT-тэй холбоотой, social media-тэй холбоотой аппликейшнуудаас байгаа. Өнөөдөр бол тэрийг дурдж сайн амжихгүй нь үргэлжлүүлээ дараагийн видеонуудаараа хэдүүлээ бас ярилцсан. Дараагийн надад их таалагдсан аппликейшн маань юу байсан бэ гэхээр Duplex Finance гэдэг. Энэхүү Duplex Finance-ыг Secret Network-ийн баг Tango гэдэг багтай хамтарч байгаад гаргаж ирж байгаа юм. Тэгэхээр stable coin-уудыг түрүүн бид нэр ярьсан тийм. Stable coin-ыг өөр блокчейн руу гаргахдаа гүүрээр гаргадаг. Гүүрээр гаргангууд яадаг гэхээр нэг smart contract дээр очиод нөгөө stable coin-ууд маань зүгээр гацчихийдэг. Тэгэхээр нөгөө үн цэнтэй зоосыг зүгээр нэг газар тэгж гацаахын оронд хоёр блокчейн дээр stable coin-ыг ингэж нааш цааш нь гүйлгэж болдгийм бол тэрийг зүгээр жирийн смарт контракт дотор тэрийг гацаахгүйгээр хоёр блокчейн дээр хоёулын дээр нь DeFi ашиглаж байгаад хоёулын дээр нь хүүгийн орлого авах боломжтой байж болох юм шүү гэсэн нэг тийм шинэ концептыг гаргаж ирсэн. Тэгээд энэ дээр энэхүү туршилтыг эдгээр хаанаас эхлэж байгаа гэхээр Terra-гийн USD гэдэг stable coin дээр энэхүү туршилтыг хамгийн анх оруулж ирж байгаа. Тэгээд энэхүү үүднээсээ эдгээр whitelist буюу анх бүртгүүлсэн улсуудаа мөнгө депозит хийгээд тэгээд энэхүү шинэ бүтээгдэхүүн дээр оролцох боломжийг олгож байгаа ийм төсөл байгаад байгаа. Тэгэхээр Duplex Finance-ийн бас нэг сонирхолтой юм юу вэ гэхээр Tango гэдэг энэхүү Secret Network-тай хамтарч байгаа төсөл маань
boosting гэсэн зоостой. Тэгээд Tango гэдэг зоостой. Тэгээд өнөөдөр би ягаад энэхүү Tango гэдэг зоосыг айгүй онцлогч байгаа вэ гэхээр энэ 7 хоногийн пуужнах зоосоор энэхүү зоосыг манай баг сонгож байгаа лээ. Харьцангуй эрсдэлтэй боловч upside хамгийн өндөр буюу 10-аас 100 ч нугарах магадлал харагдаад байгаа ийм зоос байгаа. Тэгээд Tango зоосыг та бүхэн Uniswap-аас авч болно. Uniswap-аас мэдээж худалдаж авахын тулд MetaMask гэдэг wallet-ыг суулгаад wallet-ндоо Ether гэдэг зоосыг оруулж агаад Tango зоосыг худалдаж авах боломжтой байлээ. Тэгээд энэхүү зоосыг худалдаж авахдаа та бүхэн ямар нэгэн асуудлуудад тулгарлах юм бол манай Discord дээр ороод асуулт хариултын өрөөнд дотроос асуугаад явах боломжтой. Дээрээс нь бид нэр Discord дээр айгуу тийм сонирхолтой шинэ function нэмсэн. Тэр нь юу байсан бэ гэхээр peer to peer trading гэдэг бид нар шинэ өрөө нээсэн. Тэгэхээр энэ нь ямар боломжийг олгож байгаа гэхээр та жишээ нь Chicago-д бид нартай адилхан амьдардаг бол заавал exchange-ээр орохгүйгээр та хүнээс бэлэн мөнгөөр жишээ нь зоос худалдаж авах шаардлагатай болох юм бол яг өөрсдийн тухайн та амьдардаг хотууд руугаа ороод худалдаж авах болон зарах хүсэлтэд тавиад яг адилхан coin сонирхож байгаа coin-оос орж байгаа гарч байгаа тэр усуд хоорондоо уулзаад тэрхүү арилжааг шууд peer to peer буюу хүнээс хүн рүү дамжиж шууд хийх боломжийг бид нар олгож байгаа ийм өрөө нээсэн байгаа. Тэгэхээр та бүхэн тэр өрөөг бас орж идэвхтэйгээр ашиглаарай. Улаанбаатартайгаа усуд байх юм бол нэгэнтэйгээ уулзаад нэг нь wallet руу мөнгө явуулаад нөгөөх нь данс руу мөнгө явуулаад явах боломжтой тийм өрөөнүүдийг бид нар нээсэн байгаа шүү. За тэгээд Secret Network дээр ийм маш гайхалтай development-ууд явж байгаа. Гэтэл нөгөө Secret Swap дээр сайхан нэг bug буюу bug гэдэг нь юу гэсэн үг гэхээр програм дээр ямар нэгэн алдаа байх юм бол тэрийг bug гэж ярьдаг. Тэгэхээр баг олцсонтой холбоотойгоор CeFi гэж зоосыг стейк хийсэн байсан контрактыг ерөнхийдөө хакер орж ирээд тэр зооснуудыг аваад тэгээд зах зээл дээр нөгөө нэг зарах гэсэн тийм оролдлого гарч ирсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө community тэрийг маш хурдан олж мэдээд Secret Swap-ыг шууд нөгөө front end буюу вебсайтыг унтраагаад дээрэс нь бүх exchange-уудын exchange-ууд руу мөнгө орох болон гарах үйлдэлүүдийг бүгдээр ингэ хааж байгаа. Тэн дээрээс шууд 24 цагийн турш маш хурдтайгаар fix буюу засварлаа явуулсан байгаа. Тэгээд ерөнхийдөө network band буцаад одоо ажиллагаанд орсон. Харин exchange-үүдээс зоос exchange-үүд рүү оруулах болон гарах ерөнхийдөө функц байна одоо боломжгүй байгаад байгаа шүү. Тэгээд энэ мөхөө зүйл маань нэг талаасаа харамсалтай юм шиг боловч нөгөө талаасаа хүмүүсийн нэг ч хүн мөнгө алдаагүй. Дээрээс нь маш хурдтайгаар энэхүү засварыг хийсэн. Тэгээд Secret Network маань ерөнхийдөө version 2-оос version 3 руугаа 3 дахь хөлбөр руугаа шилжсэн тийм upgrade шинжилэлт явагдсан байгаа. Тэгээд Secret Network-ийн chart-ыг харах юм бол манай оргил гэж шинжээж ерөнхийдөө судалгаа хийгээд нэг ир дээр ерөнхийдөө саппортоо бариад $2 дэшигээ ерөнхийдөө хүчтэй гарч ирж чадах юм бол дараагийн all time high удахгүй тест хийх боломж байна гэж ярьсан байгаад байгаа. Тэгээд өнөөдрийн видеог анхаарч сонсон та бүхэндээ баярлалаа. Тэгээд пуужин дахь зоосоор бид нэр Tango гэдэг зоосыг сонгосон байгаа. Тэгээд маргааш бид нэр удахгүй бид нэр Band гэдэг зоосоор ерөнхийдөө эргэж та бүхэндээ хүрнэ. Тэгээд Band-ыг бид нэр өмнө пуужин дахь зоосоор сонгож ирсэн. Маш олон хүмүүс Band дээр үргэлжлүүлэн буулж байгаа юу болоод байгаа вэ гэсэн асуултуудыг оруулж ирсэн. Манай баг үргэлжлүүлэн Band дээр буулж байгаа. Яагаад буулж байгаа гэдгээ дараагийн видеогоор та бүхэндээ хүргэх болно. Тэгээд дараагийн дугаарлалт баяртай.